За сайн байцгаана уу? Монголын баялаг, дэлхийн иргэн, боловсролоо, хүмүүжлөө хилцүүлэг яриа маань одоо дахин эхэлж байна. Тэгээд оюун бэлэг хоёр өнөөдөр ёс суртахууны хичээлийн 5 6 дугаар ангийг буюу одоо бага сургуулийн ангийн төгсөх ангийн хүүхдүүдийн ёс суртахууны хичээлд юу ордог вэ? Юун тухай үздэг вэ талаар ярилцсанаа. За тэгээд өнөөдрийн бит хоёрын бичлэг бол он гараад бичигдэж байгаа бичлэг байгаа. Тэгээд оюун бэлэгтээ шинэ оны мэнд хүргэе. Сонсогчдоо бас шинэ оны мэнд хүргэе. За тэгээд бит хоёрынхоо яриаг бас 107.5 FM радиогаараа сонсож байгаа нийт сонсогчдоо бас шинэ оны мэнд хүргэе. Тэгээд энэ ондоо бас бүгдэд нь амжилт хүсье. Оюун бэлэгтээ амжилт хүсье. Дахин уулзч байгаадаа баяртай байна. За сайн байцгаана уу, бүгдээрэнд шинэ оны мэнд хүргэе. За 2022 оны бид хоёрын хідэлцүүлэг маань ийхүү эхлэж байна. Тэгээ өнөөдөр бид хоёр маань та бүхэндээ 11 настай, 12 настай Япон хүүхдүүд маань сургууль дээрээ гол төлөв ямар агуулгаар ёс суртахууны хичээлийг үздэг вэ гэдэг талаар бид хоёр ярилцъя гэж бодож байна. За тийм яг байна. Одоо бид хоёр ч нөгөө анханасаа 1-р ангиас эхлээд 6-р анги хүртэл ёс суртахууны хичээл гэж ямар одоо хичээлийг онцгойлж ороод байна вэ? Энэ хичээл дээр яг юу хүүхдэд таниулах гад байна вэ гэдэг дээр их анхаарал татсан учраас энэ хичээлийг бид хоёр их сонгож аваад яриад байгаа. Тэгээд 1-2-р анги, 3-4-р анги, 5-6-р анги гэдэг ингээд үйлчлээд явцсан байж байгаа. За тэгээд өнөөдөр бол бид хоёрын 5-6-р анги байгаа. Ингээд оюун бэлгийнхаа бэлдсэн мэдээллийг бүгдээрээ хүргье. За тэгээ. Би ерөнхийдөө 5 дугаар анги болон 6 дугаар ангийнхаа одоо ёс суртахууныхаа номыг анализ хийгээд үзлээ л дээ. За тэгэхээр ерөнхийдөө ёс суртахууны агуулга маань 1-р ангиасаа 6 дугаар ангийнхаа бүх хичээл нь болохоор яг өөрийгөө би хэн бэ гэдгийг хамгийн гол нь чухалчилж байна. Тийм. За үүн дээр чухлаа зүйл нь болохоор хамгийн ихний хуудас нь болохоор ерөнхийдөө яг би хэн бэ гэдэг дээр яг хамгийн гол нь point нь байлээ. Тэгэхээр тухайн хүүхэд маань би хэн бэ гэдгийг хамгийн түрүүнд өөртөө ярилцах хэрэгтэй байдаг. Тэгэхээр жишээлбэл 32 сурагчтай хүүхдүүд маань яг эхний хичээл дээр ёс суртахууны хичээл дээр шууд би биетэйгээ ярих, ангийнхаа багштайгаа ёс суртахууны хичээлийн талаар ярихаас илүүтэйгээр өөртөө болон өөрийнхөө сурах бичтэйгээ харилцах нь чухал байдаг байна. Тэгэхээр би хэн бэ гэдэг дээр жишээлбэл миний овог нэр хэн бэ, би хэдэн настай вэ, би юунд дуртай вэ, ямар өнгөнд дуртай вэ, ямар хоолнд дуртай вэ, ямар хичээлд дуртай вэ. За би ямар хүн болохыг хүсдэг вэ, миний ирээдүйн одоо хүсэл мөрөөдөл юу вэ, би юунаас айдаг вэ, ямар амьтнаас айдаг вэ, ямар хэв үзэгдлээс айдаг вэ гэдэг гол төлөв тэрийгэ бичээд тэгээд бичснийхаа дараа тухайн өөртөө ярьсныгаа заавал ангийнхаа хүүхдтэйгээ нэг ярилцдаггүй юм байна. Жишээлбэл би одоо өөрийнхөө дуртай хоол альсгүй айдаг хий үзэгдэл тийм ээ тэрийгэ заавал бусдад бас нэг хэлхийг хүсэхгүй байж болно шүү дээ. Түүнийг заавал ингээ хэл гэдэг нь болохоор бас тухайн хүний хүүхдийн орон зайруу орсон гэж үздэг юм байна л да. Тийм учраас өөртөө ирэхнээс нь ярилцаад тэгээ багштайгаа ярилцах гэдэг нэг гол нь тиймэрхүү байдаг. Гэхдээ заавал ангийнхаа хүүхдтэйгээ ярилцах үг нь болохоор тухайн багшийн шийдэл дээр суйрлаад түнчлэн тухайн хүүхдийн одоо үзэл бодол дээр суйрлаад яригддаг юм байна. За тийм байна. За тэгээд эхний ээлжинд ерөнхийдөө өөрийгөө олж таних тийм ээ. За дараагийн ээлж нь болохоор миний нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ гэдгийг бас өөртөө ярьд юм байна. За жишээлбэл миний тэнд ихэнх нь асуулт байдаг. Та хэдэн цаг унтдаг вэ? Та яг өглөө хэдэд босоод ямар төрлийн өглөөний цай уугаад хэдийн үед хичээлдээ яваад хэдийн үед харж ирээд тэгээ юу хийдэг вэ гэдэг. Тэгэхээр бид нар ч гэсэн тийм ээ гол төлөв өглөө нэг 6:30-д босдог гэдээ өөртөө мэдж байгаа боловч яг 6:30 босоод яадаг вэ гэх юм бол толгомддог байхaltaа бусдаа ярилцахаасаа илүүтэйгээр тэгээд өдөр тутам өөрийгөө бас жоохон мартах талтай байдаг. Тийм учраас нэг тайван суугаад нэг дэвтэр дээрээ яг би тэдэд босдог. Би яг ингэж цайгаа авдаг. Би өглөө ингэдэг. Түүний дараа би ингэж хичээлдээ явдаг. Харж ирээд би
одоо муурандаа хоол өгдөг гэдэг ч юм уу, нохоогоо салхилуулдаг гэдэг ч юм уу. Ингэж өөрийгөө гой хөндлөнгөөс анализ хийдэг байна. За үүн дээр багш нь харин юу хэлдэг вэ гэхээр тухайн өөрийгөө анализ хийхдээ заавал эдгэр үгдийг оруулаарай гэсэн байт юм байна. Жишээлбэл хоол та ямар төрлийн хоол идэж уусан бэ гэдэг ч юм уу. За дараа нь хөдөлгөөн чи өдөрт яг ойролцоогоор хэдэн минут ямарваа нэгэн спортоор хичээлсэн бэ тийм ээ. За яг хэдэн цагт унтаад хэдэн цагт сэрдэг вэ? За тухайн цагийг өөртөө гаргадаг цаг гэж байгаа юу гэдэг. Тэгэхээр тухайн цагийг хэр үр дүнтэй хайхрамжгүй биш хандсан бэ? За түүнчлэн эд зүйл болон мөнгийг үргэлгэн биш хайхрамжтайгаар зарцуулсан уу гэдэг асуулт байдаг байна. Энэ нь хагдаа айгүй сонирхолтой багшийн нэг номон дээр ингэж бичсэн байдаг юм байлээ. 1, 2, 3, 4-р ангид эд зүйл болон мөнгөний талаар яг нэр сэр агуулга гарч ирдэг. Гэхдээ яг мөнгөний талаар бол нэг огцом гарч ирдэггүй юм байна. Тэгэхээр яг 5, 6 дугаар ангид болохоор мөнгөтэй хэрхэн зөв харьцах вэ гэдэг нь яг хүмүүжил болон ёс суртахуунтай болдог учраас энэ сэдв их өрнөж орж ирдэг юм байна. Одоо энийг жишээлбэл манай Монголын 11, 12 настай хүүхдүүд маань тодорхой хэмжээний одоо гэр бүлийн хүмүүсээсээ одоо ингэж одоо тодорхой хэмжээний гарын мөнгө гэж авдаг байх л та тийм ээ. Гэтэл тэрхүү мөнгөө яг тэдэн сарын яг тэдэнд авдаг гэдэг ч юм уу. Тухайн мөнгө яг юунд зарцуулсан бэ гэдгийг өөрөө тэмдэглэдэг. За яг ийм зарцуулсан гэдгээ эргээд одоо гэр бүлийнхаа хүндээ гоё тайлан тавьдаг. Энэ маань болохоор санхүүгийн хараат гэдэг утгаараа биш, тухайн хүүхэд маань санхүүтэй хэрхэн зөв харьцаж байгаа вэ? Тухайн санхүүг олж байгаа гэр бүлийн хүмүүстэй хэрхэн хүндэтгэлтэй харьцаж байгаа вэ? Энэ цаашлаад мөнгө санхүүгийтэй хэрхэн хүмүүжлэлтэй харьцсан бэ гэдэг харилцааг бичүүлж өгдөг юм байна. Энэ бол надад их сонирхолтой санагдлаа. За тэгээд цаашаа өрнөд 5 дугаар анги, 6 дугаар анги маань 1-р үйлрэл, 2-р үйлрэл, 3-р үйлрэлд төрөл бүрийн одоо юм сэдвтэй сэдв үзэж байгаа юм л да. Гэтэ тухайн сэдв бүгд өөр өөр тийм ээ. Нэг зүйл адилхан байна. Нэг зүйл адилхан байна. Тэр маань юу вэ гэхээр хариуцлага гэдэг үг гарч ирсэн. Бие даасан гэдэг энэ хоёр үг гарч ирдэг байна. Бие даасан, хариуцлага. За тэгээд бүр ингээд нэр томьёо үүссэн байт юм байна. Бие даасан хариуцлагатай үйлдэл гэдэг ийм үйлдэл дотор орж ирдэг. За энэ дээр бол эхний 1-р үйлрэлд маш одоо хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол эрх чөлөө тий Монголоор бол эрх чөлөө болон дураараа ажиллах бол эсрэг тесрэг гэдгийг яг их анализ хийж ярилцдаг байна. Эрх чөлөө дураараа ажиллах бол эсрэг тесрэг. За тэгээд жишээлбэл одоо Японы нэг 10,000 йений дэвсгэрт дээр байдаг Фукусава Юкичи гэдэг одоо Японы маш боловсролын одоо тийм агуу эцэг хүн байна да. Тийм ээ тэр хүн бас ийм хэл зүг үлдээсэн байт юм байна л да. Тэр нь болохоор эрх чөлөө болон эрх дураар байх зааг ялгаа нь бусдын тухыг алдагдуулах, алдагдуулахад оршино. Тэгэхээр одоо 11 настай, 12 настай, 5, 6 дугаар ангийн хүүхдүүд маань ёс суртахууныхаа хичээлийг үзэхдээ хоол, хөдөлгөөн, цагаа хэрхэн зөв зарцуулах уу гэж явсаар агаад эд зүйл санхүүгийн талаар боловсрол олонгоо түнжлэг яг ашиглаж одоо хэрэгэлдэг тэр 10,000 йений дэвсгэртийнхаа хүнийхээ одоо үлдээсэн хэл зүгэн дээр тулгуурлаад яг тийм одоо эрх чөлөө болон эрх дураар байх гэдэг нь юуны ямар ялгаатай вэ гэдэг дээрээ суралцдаг юм байна. За тэгээд цаашлаад өрнөд ерөнхийдөө яг энэ агуулгатай үлгэрээ уншаад тэгээд түн дээр анализ хийгээд ангийнхаа хүүхдтэйгээ болон багштайгаа ингээ ярилцаад явдаг нь ерөнхийдөө яг 5, 6 дугаар ангийн номны яг агуулга байна. Тийм.
Баярлалаа. Харин тийм товч одоо яг тодорхой танилцуулж өгсөн баярлалаа юм бэлгтэй. Тэгээд мэдээж хэрэг эн чинь бүхэл бүтэн одоо 2 улирлын одоо 3 улирлын хичээл болж ордог байгаа. За дээрэс нь 5 дугаар анги, 6 дугаар анги гэдэг юм. Ер нь ингээ анзаараад байхад оюун бэлгээ ер нь 1 2 дугаар ангийг нэгтгэж нэг нэлээд ерөнхийд нь ойролцоод ингээд нэг багцалж авч үзээд ах шиг байгаа юм тийм ээ. Ер нь хичээлийн систем нь өөрөө. Тэгээд 3 4 дугаар анги гээд номонч хүртэл одоо хамтдаа хэвлэгдэж гарч ирсэн байх байдалтай. За тэгээ 5 6 гэх мэтчлээ ингээд. Тэгээ зүгээр бид нар ингээд анзаараад үзэхээр ер нь ингээд наснасанд нь зориулаад байгаа энэ систем нь өөрөө мэдээч хэрэг энэ ингээл одоо бүх хүүхэд нь төгс ингээл хүмүүжээл тийм ээ одоо ёс суртахуунтай болоод явна гэхээсээ илүү ер нь энэ хичээлийн системд нь ингээд оруулаад өгөхлөөр одоо яг одоо чи бидний үдийн насан дээрээ ирээд эдний нийгэмд ингээд ажиллаад амьдраад явж байхад одоо бусад тэр иргэдээс нь анзаарэгдэж байгаа тэр хандлага тийм ээ энэ бүх зүйл нь энэ суур хичээлийн системтэй нэг уялдаатай байгаад анзаарэгддэг шүү дээ. Одоо жишээл магадгүй яг нөгөө гэртээ ээж аав болгон өөр тий ер нь гэр бүлийн орчин болгон өөр хүүхэд бүр одоо хаач одоо ямар ч айлд өсөж хүмүүжчээж болно. Гэхдээ сургуульд ороод суралцж авж байгаа тэр мэдлэг боловсролын систем нь өөрөө яг нэгэн хэвийн тэгш байгаад байна гэдг нь ингээд нэг хичээл болгоны одоо сурагчдээ ч гэсэн бид нэр харагдаад байна тийм ээ зүгээр нэг анзаардаг байгаа юм л да. Жишээ магадгүй оюун бэлэг маань Монголд бас сурж байсан. За би ч өөрөө Монголдоо тэр одоо сураад бүр их сургуулийн боловсрол эзэмшлээ ингээ явсан байгаа. Тэгэхэд одоо бид нар жишээлбэл ерөнхий агуулга нь бол магадгүй нэг өөрчлөгдөж байгаагүй байх л та хичээлийн сурагчийн тал дээр ч гэсэн. За тэр заах арга барил дээр ч гэсэн тийм ээ багш нар маань одоо хэр ер нь өөрчлөгддөг магадгүй одоо хэр ингээд нэг хэвийн нэг зүйл миний одоо 90 онд сурж байсан тий 2000 онд сурж байсан тэр систем өнөөдрийн одоо тэр систем хоёр яг хэвийн жигд яваа болоогүй гэдэг аюу эргэлзээтэй юм шиг санагддаг байхгүй надад яагаад ч магадгүй зүгээр одоо бидний хил шинжилгээ ухаанд хил зүүн шинжилгээ ухаанд ч гэсэндээ манад их олон өөрчлөлтүүд гарсан шүү дээ ингээл сонсоод ахад тий холоос сонсоод ахад тэгэхээр магадгүй энэ бусад одоо тухайн хүүхдийн хүмүүжлийн арга барил дээр анхаардаг хичээлийн системд маань ямар одоо ийм нэгэн хэвийн үргэлжийн одоо байх өөрчлөгдөшгүй тийм тогтсон систем байгаа юугүй юу гэдгийг бас их мэргэлзээтэй байдаг санагдсан байхгүй. Тэгээ энэ доод төгөөгийн хичээлийг ингээд 1-р ангиас нь 6-р анги хүртэл нь явхад огт өөрчлөгдөлгүй ингээд яг нэг агуулга бариад ингээд явж байгаа нь бас хувиршгүй байгаа нь нийт нэг үеэр нь хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлж гаргахад тий бас их нөлөөтэй байдгийм ингэж анзаарагдлаа л да. Сая ингээд одоо оюун бэлгийн маань танилцуулж байгаа энэ 5 6 дугаар ангийн хичээлийн энэ агуулга дотор тий тэр хүүхдэд 11-тэй 12-тэй хүүхдэд мөнгө гэдэг зүйлтэй яаж харьцахыг нь суурийн тавьж өгөөд нь шүү дээ тий магадгүй зөвхөн мөнгөтэй байх мөнгөгүй байх гэдэг ялгааны талаар ерөөсөө ярьсангүй шүү дээ тий чи мөнгөтэй байх ёстой юу мөнгөгүй байх ёстой юу эсвэл одоо мөнгийг яаж олох юм яаж олохгүй байх юм ч гэдэг юм нэг энэ талаар ерөөсөө ярьсангүй шүү дээ. Гэхдээ мөнгө гэдгийг чи одоо яаж хэрэглэх юм энэ чамд ямар одоо ач холбогдолтой юм бэ гэдэг тал дээр нь анхны ингээ мэдгэдэггүй өгч штэ. Миний мэдхээр одоо оюун бэлэг маань ч мэдж байгаа Японд бол ер нь хүүхдүүдэд одоо эмээ өвөө ээж аав нь ерөнхийдөө одоо цагаан сарын үеэр ч гэдэг юм уу те бэлэн мөнгийг бэлэг болгож өгдөг штэ те. Тэгээд анзаараад байхад ер нь хүүхдүүд ингээд нэг coin одоо зоосон мөнгө энэ төр бол баг сургуулийн 4 5 дугаар ангийн хүүхдүүдэд бол байгаа харагддгийн. Тэгээд тэр нь ингээд нөгөө чокинбаг гэдэг ингээ хадгалдаг нэг юм сав хайрцаг юм байгаад баг шиг байна тий. Тэрэндээ ингээд хийцэн тэгээд тэр нь одоо хил хязгаартай тий. Би хэдийг одоо хэрэглэх ёстой юм, хэдийг нь хадгалах ёстой гэдэг нэг юм хаанаас сурсан болоо гэмээр нэг ингээд хаяа ингээд гайхмаар тий. Сонь үйлдэл хүүхдүүдээс нь харагддаг штэ. Яаж одоо ингэж мөнгийг энийг би энэ хүртэл хэрэглэх ёстой юм а гэдэг хил хязгаарыг яаж тэр хүүхдэд мэдээд байна гэдэг сонин анхаарал татхуйц үйлдэлүүд анзаарэгддэг л да. Энийг бас манай оюун бэлэг маань их олон анзаарч байсан баг. Энэ тал дээр бас хүүхдүүдтэй ажиллахад те сурагчтайгаа ажиллахад бас чанд анзаарэгдэжсэн зүйл юу байсан бэ? Хүүхдүүд ер нь мөнгөний талаар хүүхдүүд тийм ээ ямар ойлголттой байдаг болоо энэ ёс суртахууны хичээлээр мэдээлэл авахаасаа гадна те ер нь ингээ орчинд хүүхдүүдтэй харилцахад мөнгөний талаар ойлголт ямар санагддаг вэ ер нь? Тэр талаараас хуваалцаач тий хувийн бодлоо. Тийм байна. Яг таны асуултанд асуулт
та энэ асуултыг тавьж байхны тархинд нэг дурсамж орж ирлээ л дээ. Тэр маань болохоор би нөгөө нэг Японд багш сургууль багшлагдаг байхад яг нөгөө 6 дугаар ангид маань 12 настай хүүхдүүдэд маань яг өвлийн гэдэг нь болохоор яг 2 дугаар улирлын үед татварын хичээл ордог. Эдийн засгийн татварын хичээл орж ирдэг. Тэгэхээр яг нөгөө тухайн эдийн засгийн татварын хичээлийг болохоор анги даасан багш ордог гэхээс илүүтэйгээр тухайн одоо дүүрэг байх юм бол дүүргийн захиргааны татварын хэлтсээс одоо нэг мэрэгжилтэн 2 юм 3 мэрэгжилтэн ирж тухайн 6 дугаар ангийн бүх хүүхдүүд маань татварын талаар хичээл ордог. Жишээлбэл одоо бидний гэр бүлийн хүмүүсүүдийн цалин дунджаар хэд байдаг вүлээ? Эдийн хэмжээний цалин дээр бол хэдийн хэмжээний татвар төлдөг. Энэ татвар буцаад бидний одоо нэг өдөр тутмын одоо нийгэмд хэрхэн зарцуулагддаг вэ? Жишээлбэл одоо нийтийн номын санд хэдэн хувь ордог уу? Одоо за нийтийн одоо усны бид нар ус хэрэгэлдэг. Усны төлбөр бол ар гэр бүл одоо энийг хэдийн хэмжээний хариуцдаг, хэдийн хэмжээ нь болохоор дүүрэг хариуцдаг. Энэ татвар маань бидний нийгмийг цогцоор нь төгс байлгахын тулд хэрхэн зарцуулагддаг гэдэг хичээл ордог л доо. Тэгэхээр яг энэ хүмүүжил 5 6 дугаар анги руу хүмүүжлийн хичээл явж байгаа, хүмүүжлэлтэй холбоотой агуулга явж байгаа хэдий гинэд санхүүгийн талаар их бодлого гарч ирдэг. Санхүү ороод ирж байгаа бол 11 12 настай хүүхэд. Тэгэхээр зөвхөн хүмүүжлийнхаа доодог хичээл дээрээ суртахууны хичээл дээрээ санхүү үзээд байхгүй яг нэмэлтээрээ одоо яг гаднаас мэрэгжилтэн тухайн сургууль маань урьж ирээд татвартай холбоотой хичээл хийдэг. Тэгэхээр 12 настай хүүхэд маань өөрсдийнхээ одоо гэр бүлийн тийм ээ одоо ээж нь байна уу, аав нь байна уу, өвгөөний нь эмээний нь хүний дунджаар цалин тэр явцаа байд юм байна. Энэ хүмүүсүүд маань нийгэмд тэдний хувийн татвар төлдөг юм байна. Тухайн татвар маань эргээд бидний одоо улсын сургуульд яаж ирж орж ирдэг вэ? Бидний ашиглаж байгаа одоо эд зүйл буюу одоо сурах бичиг тийм ээ ашиглаж байгаа сургуулийн ширээ сандалаас ахуулаад бүх хэрэглээний зүйл маань ямар шугамар эргэлддэг вэ гэдгийг сурдаг л та. Тэгээд хүүхдүүд бас л их хөөрхөн яг нөгөө нэг ойролцоогоор одоо за Монгол руу хөврүүлэх юм бол нэг 100 сая төгрөг гэж бодъё тийм ээ. 100 сая төгрөг хэмжээний макет бэлдсэн байдаг. Тухайн мөнгийг ингэж барьж ирээд одоо хүн насан туршдаа тодорхой хэмжээний мөнгөний хөрөмтлөл ийм байх юм бол эдийн хэмжээний банкнд хөрөмлөгддөг байна гэдгийг макетээр үзүүлээд хүүхэд болгонд тухайн хүндийг ингэж барьж үздэг. Яг мэдээж нөгөө нэг зориултын нэг хөрхэн савн дотор зүгээр принтлсэн нөгөө нэг мөнгөний төсвөртийг гадуур наагаад дотор нь яг нөгөө тухайн 100 сая төгрөгтэй дүүцэх хэмжээний хүндийн жин хийсэн байдаг. Гэхдээ нөгөө нэг Японоос хууль маш хатуу учраас зүгээр цаасаараа өгснээр ингээд мөнгөний төсвөртөөс хэвлэж болохгүй учраас захиргаан маань уртчлаад яг мэдгдэл өгөөд тэг яг зөвшөөрөлтөй хэвлсэн цаасыг л нааж хүүхдүүдэд бариулж үзүүлдэг л дээ. Тэгэхээр энэ мэдчлэн бол ингээд суртахууны хичээл болон санхүүгийн бодлогын хичээл маань ингээд цогцтой явж байна. 3 дугаар ангийн хүүхэд санхүүтэй холбоотой тийм татварын хичээл үзэж байгаа хөрвгүй зөвхөн 6 дугаар ангийн хүүхэд зөвхөн 12 настай хүүхдүүд маань татварын хичээл үздэг. Тэгэхээр суртахууны 5 дугаар ангийн болон 6 дугаар ангийн хүүхдүүд маань яг суртахууныхаа хичээлийг үзэнгээ санхүүтэй холбоотой санхүүтэй хэрхэн зөв харьцах вэ гэдэг хичээл үзэж байгаа. Энэ болохоор миний бодлоор яг таны хэлсэнчлэн ирээдүйн хүнийг бэлдэх нэг суурь бас болж өгч байна. Тийм шүү дээ. Яг үнтэй одоо санхүүгийн сахилга бат гэдэг бол хувь хүний маш том ёс суртахуунтай ингээд холбоотой зүйл шүү дээ. Тэр байж тэ ёс суртахуунтай хүн байж санхүүгийн сахилга бат сайтай байна. Тийм байсаар одоо эргэн тойрны хүмүүстэй нөгөө эрхээ зөв эдэлж явна гэх тэ. Сая одоо бас тэр хичээлийн харьцуулт дээр яригдчихэж штэ тэ. Дураараа байх эрх одоо эрх чөлөөтэй байх гэдэг хоёр зүйл бол шал өөр зүйлс юм аа гэдэг тэр тэ. Энэ одоо маш гоё харьцуулт харагдаж байна тэ. Бид нөгөө эрх чөлөөтэй байна гэдэг ойлголтыг за магадгүй бит хоёр бол энийг нэг айхтар одоо дүгнэж хилэлцэж хэлэх хэмжээний магадгүй одоо төвчний хүмүүс нь биш байх гэж бодоход зүгээр одоо энгийн нэг иргэний хувьд тийм ээ Монголынхоо нэг иргэний хувьд за тэгээ бас нэг нас биенд хүрсэн хүмүүсийнхаа хувьд ингээ өөрсдийнхөө бодол санаагаар ингээ бодхолоор биднэрт бол энэ эрх чөлөө гэдэг чинь их өөр ойлголт байд юм байна гэдгийг бас ингээд
ойлгоод авцсан байх шүү дээ. Тэгээ энийг магадгүй одоо дүүнэртаа за одоо сургууль сурж байгаа одоо манай оюун бэлэгч чинь бас Монголдо очоод Монголынхоо боловсролын системд бас өөрчлөлт оруулж өгөхгүйд тэрний төлөө бас хичээл зүтгэл гаргаад явж байгаа шүү дээ. Тэгээд бас олон багш нар олон одоо сурагчид хүүхдүүд маань бас манай оюун бэлэгтэй харилцаасаа гэж бодож байгаа тийм ээ. Тэгээ оюун бэлэг маань бас энэ бит хоёрын явуулж байгаа энэ хилцүүлэг 1-ээс 6 дугаар ангийн хүртлийн энэ ёс суртахууны хичээл гэдэг бол зүгээр нэг одоо Японы бага сургуулийн хүүхдүүдийн нэг хичээлийн нэг сэдв нэг одоо хичээл нь боловч энэ бол тухайн хүнийг ямар эргэн болоход нь бэлтгэж байгаа их чухал санаануудын дунд бас их явж байгаа. Тэгээд магадгүй хэрэгтэй салбарт нь хэрэгтэй газар нь яг хэрэгтэй цаг мөчтөө хэрэгтэй хүндээ энэ маань бас мэдээлэл болж хүрэхээсээ гадна бүр мэдлэг болоод за мөн энэ нь бүр үйлдэл болоод ингээд явах ийм сайхан гарц гаргалгаа нь болоосой гэж хоёр бол өмнө голоосоо хүсэж байгаа тийм ээ. Тэгээд энэ түрүүний ярьсан нэрхчлөө эрх дураараа байх гэдэг энэ хоёр зүйлийг ч гэсэн одоо бид нэр 3 настай хүүхдэд 2 настай хүүхдэд тийм ээ цэцэрлэгийн боловсролт ч гэсэн үүнийг бас шигтгэж шингээж өгөөд тухайн хүүхд маань бага сургуультай ороод 1-р ангиасаа эхлээд эргээд тэрийгээ давтан сонсоод тийм ээ би эрх чөлөөтэй эргэн гэхдээ би эрх дураараа байх уу эрх чөлөөтэй байх уу гэдгээ ялгаж сураад хүмүүжид өсвөл тийм ээ өсвөл өнөө цагийн одоо Монголын маань баялгууд тийм ээ дэлхийн бусад иргэдтэй дэлхийн өндөр хөгжилтэй орны боловсрсан иргэдтэй хөл нийлүүлэн алхах ийм сайхан боломжтой юм болов л гэж өчөөхөн одоо оюун ухаандаа бит хоёр бол ингэж бодоод байгаа юм шүү. Тэгээд бит хоёрын хувьд 1-ээс 6 дугаар анги хүртэлх энэ доод төгөөгийн хичээлийг хэдий Японы боловсролын системийг хит одоо магтж байгаа юм шигээр хүмүүст сонсогдож магадгүй юм зарим талаараа. Гэхдээ энэ бол бит хоёр авах зүйл маш их байна шүү. Энэ хичээлүүд дээрээ энэ хүүхдүүдтэй энэ насныхаа ангилалд юу яриад байгаа нь их чухал зүйлсүүд байна шүү гэдгийг оюун бэлэг маань мэдээлэлээ маш гоё товч та бүхэнд бүтэн нэг хичээлийг бол ийм богинохон байдалд хүргээд их товчхоноор танилцуулж байгаа. Тэгээд магадгүй одоо биднийг сонсож байгаа бидний энэ хилцүүлэг яриа хүрж байгаа энэ салбарын тийм ээ хүчин зүтгэж байгаа багш нарт маань за магадгүй өөртөө бас суралцахыг хүсэж байгаа хүүхдүүдэд маань хэрвээ хүрч чаджээвэл Монголдо одоо очсон байгаа оюун бэлэгтэй маань бас харилцаараа оюун бэлгээс маань энэ талын илүү наривчлсан судалгаа сургалт тийм ээ мэдээллийг бас хүрч авах боломжтой болж байгаа шүү гэдгийг бас дуулгамаар байна. Тэгээд бит хоёрын бол хилэлцүүлэг яриа маш амттайгаар үргэлжилсээр байгаа. Тэгээд олон сайхан зочдтой бас энэ хооронд ярьсан байгаа. Тэгээд өнөөдөр бол бит хоёрын хувьд бол яг энэ доод токогийн хичээлийн яг төгсгөл буюу 6 дугаар анги хүртэлх хичээлийг ингээд базаад бит хоёр яг яриад дуусгаж байгаа юм. Тэгээд сая бол гайхалтай гоё жишээнүүдийг дурдж ярьлаа мэдээлэл дотроо. Тэгээд зөвхөн бид нар ёс суртахуун гэдэг зүйлийг заахаасаа гадна тэ өөрийгөө яаж таних юм, өөртөөгөө яаж ажиллахыг заахаасаа гадна та санхүүтэйгээ яаж харьцах юм, та гэж харилцахаар хэмжээний юмыг орж эхэлж байна тийм ээ. Хүүхэд биш тэ 12 настай та 11 настай та одоо ээж аавынхаа олж ирж байгаа цалин энэ мөнгө тийм ээ. За энэ улс орны танд зарцуулж байгаа энэ мөнгө яаж танд очдог, яаж та олдог энэ талаар мэдээлэл өгдөг байх нь. За мөн оюун бэлгийн маань түрүүний хэлсэн энэ одоо татврын хичээлээс гадна дунд ангид ороод ирсэн. За мөн 6 дугаар ангид ороод ирэхээр ч гэсэн хүүхдүүдэд орж байгаа. Би бас хүүхдүүдийнхаа хичээлээс анзаарсан. Даатгалын хичээл бас заадаг юм гэлээ тий. Даатгалын системийг за энэ бол бид нар хүүхэд байхдаа эрүүл мэндийн даатгал гэдгийг бас ойлгодгүй байсан. Нийгмийн даатгал гэдгийг ойлгодгүй байсан. Үнэ бол хүлээн зөвшөөрнө. Бараг одоо ч бараг учрыг нь ойлгохгүй байгаа тийм ээ. Ер нь надад ямар ашиг тустай юм ч гэж бодож явдаг маш олон хүмүүс байдаг. За энийг миний дэргэд өсөж байгаа 12 настай 13 настай хүүхэд надаас илүү ойлгож авсан байгаагаа бодоход одоо энэ систем нь өөрөө анханаас нь маш зөв ойлгуулж өгдөг юм байна. Тийм болохоор тухайн улсын иргэн би хөдөлмөрлөж байгаа улсдаа би эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой, би нийгмийн даатгалаа төлөх ёстой. Эргээд миний амьдралд энэ ямар хэрэгтэй вэ гэдгээ би бас хүртэх ёстой. Тэ? Тэгээд нөгөө төлж чадсан системийнхаа дагуу төлбөрөө өөрөө бас авах системээ ч гэсэн ойлгож чаддаг. Тэ нэг ийм системийг үдийн насны хүүхдэд зааж гинэ гэд бодхолоор чинь иргэнэ хэдэн настайгаас нь эхлээд бэлдээд байна гэдэг л хамгийн том одоо хэлэх дуу хоолойны гол одоо л энэ хилцүүлгийн гол хэлэх юм л энэ байна тийм ээ. Ер нь бит хоёр яриад байгаа нь хүүхэд бол хүүхэд гэж
бодхоос гадна хүүхдэд тохирсон одоо мэдлэг боловсрал гэдэг ямар одоо гүн гүнзгий байдгийм бэ? Энийг системтэйгээр үргэлжлүүлж явуулснараа бид нар ямар иргэнийг бэлдэж гаргаж ирж байгаа юм бэ гэдэг тэр үнэхээр анхааруулжтай ээж нар минь, багш нар минь, аав нар минь тийм ээ бүгдээрээ энэ дээр аягүй анхаарлаа хандуулж зөвхөн гэрийнхээ орчинд та хүүхдээ сайн хүмүүжүүлж болно тийм ээ сайхан одоо хүмүүжлэр эцэг их маань хүмүүжүүлж болно. Гэхдээ таны хүүхэд гараад нийгэмдээ сайн иргэн байхад тань бас нийгмийн тань бүрдүүлж байгаа бусад тэр олон эд эсүүд их чухал нөлөөтэй шүү. Тэгээ үүнд бол иргэн болгоны хүч хөдөлмөр хэрэгтэй байгаа учраас хэрэгтэй мэдээлэлээ маш зөв цагтаа мэдлэгээ болгож аваад үйлдэл болгож гаргах юм сайхан боломжтой байгаасаа тэгээд гадны оронд суралцаад олон зүйлийг мэдээд ирсэн залуу сайхан боловсон хүчнүүдийнхаа мэдэж авсан мэдлэгийг сайн шавхаж авч өөрсдөө маш хэрэгтэй одоо зам аргачлалаа болгож аваасаа гэж бас хүсмээр шүү дээ энэ ярианыхаа дахинд одоо үнэхээр бас хэлмээр санагдаад байгаа. Тэгээд оюун бэлэгтээ маш их баярлалаа. 1-ээс 6 дугаар анги хүртэлх одоо доод окугийн хичээлийг судлаад өөрөө бас одоо яг хүүхдүүдэд хичээл орж исэн багш хүнийхээ хувьд бол хөндлөнгөөс нь хараал те миний зөвхөн хүүхдүүдийнхаа хичээлээ хийж байгаа номноос харах багш хүний зүгээс хараад суух хоёр энэ бит хоёрын энэ зүйл дээр яг огтлцож хоёулаа хоёр талаасаа хилцүүлэг болгож гаргаж ирэх юм боломж бүрдүүлж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бол доод окуу буюу ёс суртахуун, ёс зүйн хичээлийн 5-6 дугаар ангийн хичээл байсан. Тэгээ ингээ бит хоёрын 1-ээс 6 дугаар анги хүртэл та бүхэндээ амлсан ёсороо бүх хичээлийн системийг ерөнхийд нь товчхон та бүхэндээ тайлбарлаж хүргэлээ. Тэгээд магадгүй хэрвээ бусад одоо баг сургуулийн багш нар, цэцэрлэгийн багш нар маань ч болно. Ер нь энэ ёс зүй, ёс суртахууны хичээлийг Монголынхаа хүүхдүүдэд тийм ээ өөрсдөө эцэг эхчүүд маань ч байж болно шүү дээ тийм ээ гэр бүлийнхээ орчинд ч байж болно. Ер нь энийг бид нар яаж өөрсдөө хэрэгжүүлж болох юм те энийг ямар ажил болгож болох юм энэ тал дээр бас анхаарлаа хандуулад харилцмаар санагдвал бидэнтэй бол хідээд харилцаатай байж болно шүү. Оюун бэлэг маань Монголдо очсон байгаа гэдгийг дахин та нартай бас дуулгамаар байна. Тэгээд та бүхэн маань одоо Facebook хаягаар нь холбогдож болно. Тэгээ ер нь бит хоёрын энэ хилцүүлэг яриа бол энэний тулд л ер нь явсан байгаа. Тэгээд сонсогчдоо ямар ч л байсан хоёулаа зорьсон ясаараа суртахууныхаа хичээлийг хүргэж дууслаа. Үнэхээр сонирхолтой гоё хичээл санагдчихсэн надад. Тэгээд намайг хүүхэд байхад ийм хичээл орж исэн бол ямар гоё вэ гэж олзуурхаж бодсны улбаатайгаар одоо энэ хичээлийг хүргэж эхэлсэн байгаа. Тэгээд сайхан хүргээд дууслаа гэж бодож байна. Хэрэгтэй хүмүүстэй, хэрэгтэй хүндээ хүрсэн байх гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа нэрээ. Үнэхээр гоё мэдээллүүдийг бас товчхон хүргэж өгсөн баярлалаа юм бэлэгтэй. За, өдөө хүртэл ариун цэцэг бит хоёрын хамтран бэлтгэж ирсэн ёс суртахууны хичээлийг маань өдөө хүртэл таалан сонирхсан та бүхэнд маш их баярлалаа. За, тэгээд миний бие бол ерөнхийдөө яг Монгол улсынхаа боловсролын талд ямар нэгэн байдлаар сайн дураар ерөнхийдөө нааштайгаар оролцож тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа. За тэгээд сургууль, цэцэрлэг, хувь хүн болон ямар нэгэн байгууллагт жишээлбэл Японы боловсролтой холбоотой мэдээллийг авах хүсэлтэй хүмүүс байвал чөлөөтэй холбогдоорой. За маш их баярлалаа. Тий, маш их баярлалаа. Ингээд бид хоёрын ерөнхийдөө хэлцүүлэг яриад зорж тавьсан хичээлийн маань сэдв бол ингээд өндөрлөж байгаа. Тэгээд цаашдаа бид хоёр бас илүү олон сонирхолтой, олон сайхан яриаг та нарт хүргэх олон талын боломжууд бол нээлттэй байгаа. Тэгээд өнөөдрийн маань доод окуу буюу суртахууны хичээлийн 5-6 дугаар ангийн хичээлийг сонирхон сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бид нарыг өдөө хүртэл сонсч байсан та нартаа маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл төр баяртай. Баярлалаа. Баяртай.